Тэрээр айлтур мэнчилгээнийхээ эхэнд өнгөрсөн жил ард түмний амьдрал дээшилж засаг төр хөгжил дэвшлийнхаа замд орсон жил байсан гэж дүгнсэн. Зам нь одны жилээс хойш улс орны хэмжээнд ихээхэн өөрчлөлт гарч хүмүүсийн үзэл бодолд ч өөрчлөлт ихээр орсон гэж тодтоглоо. 90-ад оны эхэнд бол Америк тэгдгийн Англи гэдэг байхгүй юу, Европ тэгдэг гэхдээ зэрэг биднүүд тим юм байхтайгаа бүгдээр ингээд ангайтал хардаг байсан. Тэр үе өнгөрчээ. Өнөөдөр бол тийм баталгаагүй нотлогоогүй зүгээр сайхан гээд өнгөрдөг үе биш. Улам нарийнс жижигэрч энэ асуудлуудыг одоо ажил хөдөлмөр ярьлаа ч гэсэн бүр их нарийн нандан төлөвлөгөөтэй тэгээд одоо ямар явцтай хийгддэг энэ талаар бол өнгөрсөн жилийн телевизэд бол маш их өөрчлөлт гарсан. Хашны баяр бол Монголын төрт ёсны баяраас гадна нэр нэгдлийн баяр учир энэ баяраар ахмадаа дээдэлж хамаатан садна таньж үр хүүхдүүдэд асарч танилцдаг эрхэм чухал уулзалт болдог утга учиртай баяр тул бие хэл сэтгэлээ ариун байлгах нь чухал гэлээ. Тэр сар битүүрээд ингээд харагдахгүй болж байгаа тийм үү. Тийм учраас тэр өдөр бол одоо шинэ жилийнхаа баярыг эхэлдэг. 30 оныхоо төгсгөлийг дүгнээд тэнд бол одоо зочингийн авардаг. Сэтгэлд зөрөөтэй маргалдад барьсан хорвоо юм болсон бай тийм байх юм бол хөөрөг зөрүүлж цагаадаж 30 онд одоо эвлэрч муу зүйлээ хайж ингэж орж ирдэг энэ сайхан бэлэгдлийг хийдэг ийм тэгээ шиний нэгэн гараад бол эдгээ бодаага одоо ахмадаа сайхал золгож бэлэг дэмбэрлийн үг хэлдэг. За мөн шороо нохоо жил сайхан жил болно гэж зурхаан зурлагт буусан гэсэн юм. За гэхдээ улирлын тухайд зарим газарт гантай харагдсан ахмад үеийнхэн бие хянууртай малчид малдаа анхаарч хянуур хандах хэрэгтэй гэж санууллаа. Хүн өөрөө хичээх юм бол энийг даван тоглож чаддаг ийм учиртай юм. Тийм учраас шинэ жилд бол улирлуудад бол зарим үедээ нэг жаахан ган ачигтай маягтай тийм харагдсан. Ахмад үеийнхэн бол жаахан биен дээрээ нэлээд болгоомжтой ажил хөдөлмөр дээрээ болгоомжтой байх нэг ийм шаардлагатай юм шиг ингэж зурхаа зурагдаж байгаа. Тэрнээс гадна бол малчингууд малалдаг улсууд бол нэлээд анхааралтай малдаа нэлээд хянуур хандахгүй мал бусдын эрхэнд орж ич мэдхээр өөрөөс нь хагцаж салж бусдаа улсууд хөдөлж авдаг ч юм уу. Тиймэрхүү маягийн хэмжээ гарч мэдхээр нэг тийм маягийн байгаа. За харин тэн уншлагт гэдэг нэрэн самгаардаар Билам төвдөр тэн уншлагт Нангиадын хэлээр вүйсүү химэх шороо нохоо жил агаад энэ жилд хулгай дээр молшрон олсон эд малыг ноён аван эд тариа үгүй болно гэж судар төгөлсөн байдаг байна. За мөн энэ жил хурд тундас баг газрын шим өгөөч сайн ургац үр тариа ногооны гарц дунд хүнснээ хангамж сайн үүмэн самуу хямрал тэмцэл дунд байна гэж дорны зурхаад буужээ. Тод мэдэн дуянг баясгалан.